Сайн байцгаана уу? Тэгээд хүүхдүүд та бүхнийг өнөөдөр одоо хичээлд орохгүй 20 гарсантай холбогдуулаад та бүхэндээ Монгол орны загсны талаарх мэдлэгт чинь жоохон нэмэр юу гэж хичээлийг орох гэж байна. За өнөөдөр агуулга нь бол загсны төрөл зүйл. За тэгээд дархац нутаг түүний тийм загсууд ямар хаагур дархдгийг. Тэгээд түүний загс ямар идэж хичээлээр хоололдгийг, идэж хичээл нь юу юм. Тэгээд загсыг одоо ашиглалт хамгаалалт өнөөдрийн нөхцөлд ямар хөө байх ёстой, бид нар юу хийж чадах ёстойн талаар. За Монгол орнод улаан номонд ямар загсууд орсон гэдгийг талаар би та бүхэндээ товч танилцуулах хүргье. За манай Монгол орнд бол одоо 70 гаруй зүйл бүртгэгдснээс одоо загс бол байдаг гэж үзэж байгаа. За тэрнээс бол одоо Монгол орны загс гэсэн номонд бол одоо 74 зүйлийн зүйл. Загсыг бол зүйлийн загсыг бол албан ёсоор бүртгэсэн байгаа. За загсыг судалж үнэхийн тулд тэгэхээр Монгол орныхоо голыг бол заавал мэдэх ёстой байдаг. Гол ямар утгаар хаавар урстай ямар гол байдгийг талаар мэдэх ёстой. Гэтэл өнөөдөр манай Монгол орны голуудыг бол 3 айс авд хувааж авч үзтгийе. За нэгдүгээрт бүс уу? За энэ айс авд бол хойд мөсөн далайн айс ав багтдаг байх нэ. Энэ голод одоо энэ шараа тэмдэглэсэн байгаа энэ хэсэгт бол голууд бол бүгд хойд мөсөн далайн айс авын голууд гэж ойлгож болох нэ. За номхон далайн айс авын гол буюу B хэсэг зүүн тал манай Хиндийн нуранаас Оронтын зах хүртэл одоо байгаа энэ гол мөрнүүд бол бүгд номхон далайн айс ав багтах нэ. За энэ том цэнгэр энэ хэсэгт бол Төв Азийн гадуур шүүс хөлгөө айс. За номхон далайн айс авд бол 43 зүйлийн загас байх нэ. За энэ бол одоо ерөнхийдөө манай 74 зүйлийг ихэнх нь бол энэ номхон далайн айс авын гол мөрнүүдэд бол байдаг байх нэ. За болоод цагаан тул зэв гэдэг төлөөлөл болгоод хамгийн элбэг загсаас нь би хэлье гэж бодож байна. За тэгээд дараагийнхаа Төв Азийн гадуур шүүс хөлгөө айс ав. За энд бол одоо зөвхөн манай Монгол орнд л байдаг загснууд байдаг. За эдгээрээс төлөөлөл болгоод Монгол хадарн Алтан суус гэдэг энэ бол зөвхөн энэ гоолтой Алтан энэ эсвүүдээр байдаг юм. Арай өөр төрлийн хадарн Монгол хадарн бол байгаа бус хадарнгуудаас. За тэгээд загсыг бол одоо идэж хичээлээр нь бол хоёр ангилж байгаа. За махын идэж загс уу холимог идэж. За энэ махын идэшэнд одоо алган тийм ээ сурхаа одоо энэ улаан далбаатгийн энэ загсууд байна. Гэтэл холимог идэшэнд бол одоо Монгол хадарн цагаан загс гэдэг энэ одоо манай Монголын дархтай хотод одоо үүдэг хадартай цагаан загс байгаа. Гэгч юм. За энэ хоёр зүйлийн ялгаанууд нь бол одоо жишээнүүд бол одоо энэ махчин загс бол толгой томтой, ам томтой ч гэдэг юм уу тийм ээ. Ингээд ийм байхад холимог идэж загс бол ам жижиг, вэж энэ толгойн хэлбэр нь жижигхэн байх. Одоо тэгээд нийлэхээр ерөн нь бие бүтцээ үдчихсэн арай өөр байх хэмжээний юм бол байгаад байгаа маа. За загс бол ер нь голд амьдрах та юу идэх юм бэ? Ямар идэж тижэл ер нь олчноо хэрэглэдэг юм бэ гэж. За идчихлээр нь ялгсан бол одоо бол ер нь бол гол загсны хоол нь хүнснүүд нь бол шавж голд байгаа одоо маш олон төрлийн шавж юм уу? Одоо юмнууд байдаг. Тэдгээр ингэж хоололдог байх нэ. Шавжны төрлөө. За дээрээс нь жимс голын хэрэг дагуулах болсон жимсүүд гол руу унах, голоос дээр тарж идэх шинэ. Тэгээд дараагаар нь замаг мөөгөнцөр. За тэгээд загсууд маань одоо бас зарим загсныхаа дүрсийг гэдэг дүрсээр хоололдог. За мөн шууд төрөмдийн шууд дэгдэрний дэгдэхэнүүдээр том загсууд маань хоололдог. За бусад том загсууд маань жижиг загсуудаараа бас хоололдог. Ийм зохион байгуулалтаар байдаг юм байна. Тэгэхээр голд одоо өнөөдөр байгаа тэр янз бүрийн богино хэсэгт байх юм бол тэр загсууд маань энэ хомсдох ийм нөхцлүүд бол үүсч эхэлж байгаа. За тэгээд ингээд ашиглалт хамгаалалт. За манай монголчууд бол загсыг бол агнадаг байсан, хэрэгэлдэг байсан. За сүүлийн одоо цаг агаарын дулааралтай болоод маш их ховордсон. За хүмүүс их загсчилдаг болж байна. За ингээд ер нь тухайн орон нутагд очиод загслах, гол дээр очиод загслахаас өмнө бид нар байгаль хамгаалагчаас орон нутгийн байгаль хамгаалагчаас заавал зөвшөөрөл авсан байх хэрэгтэй.
За тэгээд хүүхдүүд та бүхэн маань бас энэ хууль ёс агнуур хэрвээ энэ жижигтэй байна гэж үзэж байгаа бол бас мэдээлэх хэрэгтэй. Нэгжээж бид нар өндөр загсыг хамгаалах нэгтгэхэд энэ бол таны та бүхдийн маань их үүс үүрэг болж байгаа. За энэ загсыг барихтаа агнахад бол одоо хамгийн урт хугацаагаар хоригддог хугацаа бол 4 сарын 1-ээс 6 сарын 15-ны хүртэл энэ загсыг хоригддог. За энэ нь бол одоо ихэнх загсны маань үржлийн үе байдаг учраас энэ хугацаар хуулиар бүрэн хоригдож өгсөн. Зөөхөн хэдэн загсыг бол богино хугацаанд бол хоригдсон, үржлийнх нь үед агнахыг хоригддог ийм хугацаатай байгаа. За тэгээд одоо энэ загсаа бариад бол өөрийнхөө хэрэглэх зөвшөөрлөө хэмжээд авсан хэмжээнд дээр бариад бус илүү загсаа бол заавал тавьж явах хэрэгтэй. Заавал өнөөдөр хэрэглэхгүй загсыг авч бид нар агнах шаардлага байхгүй гэсэн үгнээсээ энэ спорт загсчлалын юмнууд бол маш зөв явагдаж байгаа гэж үзэж байгаа. За тэгээ гол усандаа бөгөөдөөж хог аяхгүй байх. Энэ хог аяклыг хайслаар голын ус нөхцөлөө нөө загсны орон гэр байрыг бол үгүй болгох байгаа гэж бодож ойлгож болно. Энэ бол загсны амьдрах гол орчин бол гол байдаг. За энэ гол усыг өгөхдөөснөр та бүхэн маань бол бас загсны гэрийг нь устгаж өгөө болгож байна гэж ойлгож болно. За тэгэхээр өнөөдөр хүн бид нар бол өнөөдөр энэ 6 зүйлийн загсыг бол улаан наманда Монгол орныхоо улаан наманд бүртгэж авсан байна. За эдгээр нь бол одоо цаг агаарын дулаар болон хүний буруутай үйл ажиллагаанаас бол шалтгаалаад энэ улаан наманд орсон байх нэ. За ер нь бол ихэнхдээ гол үйлчилж байгаа юу бол хүний буруутай үйл ажиллагаанаас болж энэ загснууд маань улаан наманд бүртгэгдэж байна. Хамгаалтанд орж байна гэж. За бүрдээ Монгол омол тул за номхон план могор гэдэг за хоёр төрлийн хилэн байна. Зантайхаа гэдэг энэ 6 зүйлийн загсууд маань орсон байна. Эдгээр 6 зүйлийн загснаас бол одоо тул гэдэг бол цэнгэр үсэндээ хамгийн том болдог загас. Манай Монгол оронд хамгийн том болдог загсаа гэж 2 м гарантай одоо манай Монгол орноос баригдаж исэн юм бичигнүүд бол зургууд бол байдаг. За ингээд тул загсан дээр хэдүүлээ саяхан улаан наманд орсон загснуудаас тул загсыг онцлон авч үзэж ярья гэж бодож байна. За тул загс маань өөрөө цэнгэр үсний индикатор маш цэвэр усанд л амьдардаг загсаа гэж үздэг. За тэгэхээр зэрэг өнөөдөр гол усыг өгдөгөө бид нар яах юм бол нөгөө загсны маань нутагчлал нь бол хомигдож ирж байгаа. За тэгээд тул загс бол ерөөдөө оливын ногоо өнгөтэй ийм загс байна. Багчин мах идэж ийм загс байгаа. За хамгийн томдоо ер нь дунджаар бол 1.5-аас 2.5 м урттай болдог ийм загас. За тэгээ 60-аас 80 км гэдэг чинь бас их мах гарч байна гэсэн. За энэ бол одоо энэ загас маань одоо нэг удаагийн дүрс шахтаа бол 10-аас 34 мянган ширхэг дүрс гаргадаг байх нэ. За манай дөрвөн орн дэлхийд дээр бол одоо дөрвөн орн байгаа. Монгол орн, Орос, Хятад, Япон гэсэн дөрвөн орн байгаа. За Японд бол ер нь бол зэрлэг тул гэж байхгүй дандаа гаршуулсан дижээсэн ийм дижээвэл загс байна. За тул загс маань бас ерөөдөө хүний настай маш ойролцоо гэж үзэж манай монголчууд маань бас ер нь бол хамгийн урт настай загс гэж өвд эзэн маань бас нэлээд үзэж ийсэн байна. За тул загсыг бусад загстай харьцуулаад үзэх юм бол илүү том болдог гэдэг ч гэсэн жижиг байхдаа бус загсуудаа бас төстэй байхдаа бол маш их байдаг. А жишээ нь зэвг гэдэг энэ загстай бол маш их төстэй. Ер нь бол биеийн бүтцийн хувьд ер нь бол маш их төстэй байдаг. За хамгийн гол ялгах зүйл ерөөсөө энэ тул загс маань энэ нүднээсээ өнгөрсөн амтай, живжтай гэж ойлгож болно. Ийм амтай байдаг байх нэ. Тийм учраас тул загс байх нэ. Хамгийн энгийн хүүхдүүдийн маань ялгах хамгийн том юу бол энэ ялгах юм зүйл нь. За тэгэхээр бус тэр зэвүүл загс гэхэд бол нүднээсээ урагшаага амтай байна гэсэн. А Монгол орнд бол өөр ийм амтай загс байхгүй. Нүднээсээ хойш гарсан ийм загс байхгүй. За тэгээд одоо загсныхаа эдж дижээл рүү орё хэдүүлээ. За эдж дижээл дээр за энэ тул гэдэг загс маань том болдог ч гэсэн юугаар хоололдог юм бэ? Юу идэх юм бэ гэдгийг нь сонирхолтой. За энэ бол одоо хулган, хэрэм, за зурм, жирэх гэж байгаа болон гэдэг. За тэгээд усны шууд, тэрний дэгдэхэ. За бусад загсууд энд бол одоо жижиг загсаар хоолно. За тул өөрөө хамгийн дөрөв би ярьсан индикатор гэж цэвэр усанд амьдардаг ч гэсэн тэр голд байгаа загсуудынхаа тэнцвэрт байдгийг хадгалж идэг. Аливаа нэгэн зүйлийн загас нь их болох, бага болох яг тэнцвэрт байдгийг хадгалж идэг юм. Гол хүчин зүйлүүдийн голын цогцолтойгоо тэнцвэржүүлж идэг юм загсаа гэж ойлгож байна.
За өдөрт бол энэ бол 200-аас 300 км явж хоол иддэг ийм загас байгаа. Тийм учраас загасны тэнцвэрт байдгийг бол голын тэнцвэрт байдгийг бол хадгалдаг юм аа гэж бодож байна. За ингээ хүүхдүүдэд та бүхэндээ өнөөдөр хамгийн сонирхол зүгээр яг хайлынхаа сонирхлыг татах сонирхолтой байх болов гэсэн үүднээс нь хамгийн нэг бас цөөхийдээс нь би дурдъя гэж. За хамгийн ховор загас хилэм нин ховор загас энэ бол бүр ховордоо бол биш бүр нин ховор загас. За энэ загас алган хамгийн том нь бол одоо тул гэх ингээ зөрүүгээ хийсэн тийм үү. Хамгийн жижиг загас чимхүүр загас. За хамгийн урт настай загасаар тул орж ирж байна. За хамгийн богино настай загасаар чимхүүр загас. За тэгээд хамгийн өвчтэй сайтай загасаар бол хилдэг гэдэг юм. Нуурын загас байна. За ингээд хүүхдүүд та бүхэн багахан ч гэсэн ойлголт авсан байхаа гэж бодоод баярлалаа та бүхэндээ.